За юу санда манайхан өнөөдрийн дугаараараа та бүхэндээ саяхан цацагдж эхлээд Euphoria зурлалынхаа төгсгөлийн бүлэг болох 3 дугаар бүлгийн 1-р ангийг ярьчхад бэлэн боллоо. 2019 оноос эхлэн гарч ирсэн HBO сувгийн хит цуврал болох Euphoria нэлээдгүй өргөмцөжилж болгоч бас нэлээдгүй хил амт татуулсан цуврал гэлээ. 3 дугаар бүлгийн хувьд 2 дугаар бүлэг гарснаас хойш 4 жилийн дараа эцэст нь гарч байгаа бөгөөд үзэгч фэнүүд ихэд дунд нэлээдгүй хүлээлтийг үүсгээд амжсан байна. Euphoria цувралын 3 дугаар бүлэг дээр манай Ruth, Julius, Casey, Nate, Maddie зэрэг дөрүүд аль хэдийн ахлах сургуулаа төгсөөд 5 жилийн нүүр үзэж байх бөгөөд бид бүхний мэддэг сайхан ахлагын сурагчид биш болж аль хэдийн амьдрал дээр гарсан байгаа юм шүү. Тийм болохоор хэдүүлээ энэ хэдийн маань амьдрал хэр өөрчлөгдсөнийг одоо үзцгээе. Хэрв та бүхэн маань Euphoria зурлалынхаа 3 дугаар бүлгийн үргэлжлэхийг үзмээр байвал юуны вишнээс сайхан хандах боломжтой болсон HBO Max платформоор дамжуулан үзэх боломжтой шүү. Тэгээд бүр HBO кино компани зүгээс Монгол үзэгчдэд зориулаад гаргасан хадгалтай гар шүү дээ. Тийм болохоор зурлалынхаа дараачийн ангиудыг HBO Max-аас хүлээн авч үзээрэй. Одоо ингэж бичлэг эхлүүлцгээе. За энэ хүү цувралын 3 дугаар бүлэг албан ёсоор эхлэхэд Рүүг Мексикийн хаан ихтэй эзгүй хэр газар давхин явж болж харлаа. Манай дахлах сургуулаа төгсөөд аль хэдийн 5 жил өнгөрсөн бөгөөд дор бүрний өөр өөрсдийн гэсэн байр суурь болоод амьдрал төл алдахгүй хэмээн яваастай. Гэвч Рүүгийн хувьд бол Америк Мексикийн хилийн дагуу хар тамхи энтер зөөвөрлөдөг хүн болцсон явж байдаг насаа. Станараа засрахгүй юм да. Тинхүү Рүү ээлж нэгэн хар тамхиа зөөвөрсний дараагаар Техас мужийн дагуу ярилдаг томоо төмөр хашаанд өгөр машинтайгаа давах гэж үздэг ба машин хашаанаас буулгүй тэндээ гацчүүл яах вэ? Тэр үед Рүү юу ч болоогүй юм шиг машина хашаанд дээгүүр орхингуудаа хил даван алхдаг бөгөөд тэгж эзгүй хэр газар олон цаг алхан харангадаж хөнгө алдсан эцэст Техасын нэгэн фермийн сарвчин дотор орж ирээд унтаад өглөөч аваас. Тэгсээр маргааш өглөө нь болоход Рүүч одоо фермийн гэр бүлтэй танилцаад цаадуул айхтар шүтлэгтэй улсууд байдаг ба тэр хүмүүст Рүү юугээл өөрийгөө хар тамхины 8 жин гэж хэлэх вэ? Фермийнхэн ч Рүүгээс юу идэг вэ мэн асуухад өөрийгөө Рүүби гэдэг нэртэй хэмээгээд коллежийн сонингийн сурвалж центр гэснээр өмнөд хэлээр нэвтэж байгаа хууль бус цагаас шигдэг сурвалжлахаар ирсэн хүн байна гэд хэлсэн байв. Тэгж Рүүч одоо ферм дээр хоол унд идсэн гол орсны дараагаар фермерийн том охин Дейзигээр ойролцоо автобусны буудлын руу хөргөлөв. Энэ үеэр Дейзи ч өөрийгөө хизээч интернет хэрэглэж үзээгүй талаараа хэлдэг ба том хотод амьдрах ямар байдаг вэ энтэр гэхэд нь Рүүч тэгсэн гисгээд ойлгохтой хариултгүй наасан. Ингээд удалгүй Рүүч автобусны буудлаар ирэхэд Дейзи түүнийг хавар ирэхийг урьдаг ба манай хүн ч одоо магадгүй хэмээн хариулсны дараагаар автобусанд сууж Калифорни руугаа харахаар явлаа. Тиймээ орой болж Рүүч одоо Калифорнид иргэн ирснийхээ дараагаар нэгэн эзгүй хэр газарт байрлах ферм дээр хурч ирдэг ба тэнд чинь Лори сууж байгаа шүү дээ. Тэр үед Лори Рүүгээс асууж байгаа. Миний машин хаана вэ наа? Гэхэд нь Рүүч одоо үлдэхээс өөр аргагүй болсон юм а гэтэл тэгвэл чиний өрөн дээр нэмэн дээ энтэр гэтэглээ. Ингээд дараагийн хэсэг гарч эхлэхэд Рүү хэрхэн Лоригийн зарц барлаг болсон талаарх түүх гарч эхлэв. Ахлах сургуулаа төгссөний дараагаар Рүүч уг нь хар тамхи энтер хэрэглэхээ ер нь багасгаад тамхины дэлгүүрт ажилладаг байжээ. Гэсэн ч нэг өдөр Рүү дээр Лори хурч ирэнгүүтээ 20 дугаар бүлэгт Рүүгийн ээжийн журлал руу хийж урсгасан баахан хар тамхины үрийг нэгж гарсан ба эхэндээ Рүүгийн өр нь $10,000 байсан ч сарын 20% хүүгээс болоод аль хэдийн $43 сая болсон тухай хэлүүлэх яах вэ? Бурхан тэнгэр минь гэж. Үүний дараа Рүүч Лори тэр их өөрөө дарахын тулд хар тамхи зөөвөрлөгчөөр ажиллах болсон ба Мексикээс фентанил хэмээх маш хүчтэй бодисыг Калифорни руу оруулж ирдэг ажилдаа олжиж аваас. Ингэхдээ Рүү фентанилаар дүүргэсэн бөмбөлөг хэлбэрийн уудуудыг залгиж ходоод руу оруулдаг ба хэрв хар тамхитай утанд задрах юм бол Рүүч одоо амиа алдах хэрэгсэлтэй байдаг наасаа. Юу руу яваад орцсон юм дээ Рүү минь. Эхний удаа хар тамхи оруулж ирэхдээ Рүүч одоо фэйг дагуулan явсан ба манай хоёр ч одоо хилээр орж ирэхдээ арай л баригчлгүй явсаар Лориг нь дэрж Рүүч хамаг одоо ходоодонд хар тамхиа доошогоо сур харан гаргажээ. Хайрах юм гэж. Ямар ажил вэ? Өмнөх бүлэг дээр Фэцкогийн гэрт нэгжлэг хийдэж ээж нас орсны дараагаар Лори өөрийн үеэл Харли болон түүнийхүү Вэйн гээд үнэн хоёр бүтэхгүй гартай хамтран ажиллах болсон ба Рүүч бүхэл бүтэн 2 жилийн турш Лорид 10 гаруй удаа хар тамхи авчирч өгсөн мөн тэгээд хамгийн шилдэг дамлагч нь ч болсон байх шиг. Хар тамхи зөөвөрлөг үедээ Рүү Юбер буюу халтууранд явж хурган мөнгө олдог бөгөөд тех үеэрээ Лексигийн гэрт очиж хоног төөрүүлдэг гинтээ. Ийхүү ээлж нэгэн удаа Рүүч Лос Анжелест 2-3 халтур хийснийхээ дараагаар Лексигийн очиж унтдаг ба оймс мөвсөн цоорч морч бүр үнэн сампирцсан очдөг насаа. За ингэж Лексигийн ирээд боо олж байх зураа Рүү Фэцког шоронд 30 жилээр хоригдсан талаар хэллээ. Хэрв та бүхэн санаж байгаа бол Фэцкогийн дүр тоглосон жүжигчин Angus Cloud 2023 онд харамсалтайгаар нас орсон билээ. Тийм учраас Фэцкогийн дүр тоглох боломжгүй болж Фэцког шоронд орсон мэтэр үзүүлсэн юм байна. Ийхүү үүний дараа Лексигийн амьдрал гарч эхэллээ. Сургуулаа төгсөний дараагаар Лекси Холливуудын шөнийн цагаар гаргадаг драма цувралуудын багт ажилд орсон байдаг ба дарга Пэти Ленсигийн зүгээр л копи зүйдэг хүн болсон байлаа хөрхий. Гэхдээ Рүүг бодвол ядж аятайхан ажил төрөлтэй юм а. Харин Кэсигийн хувьд бол нөхцөлөд шал өөр байлаа. Бүгд бүтэн хоёр үйлрэл өөгч биш булчирхайч биш токсик харилцаанд байсныхаа дараагаар Кэси нэт хоёр эцэст нэг юм гэрлэхэр болсон ба Кэси ч энэ үеэрээ зүгээр гэртээ суудаг гэрийн ажилтай эмэгтэй байхыг хүсэхгүй контент хийдэг болсон байвал яах вэ? Ямар контент гэдгийг та ядч надаар хэлүүлдэггүй ойлгочихж байгаа зү. Тэгэхээр бүр Мексик гэрийн үйлчлэгтэйгээ нээлчээд амар зураг авдаг наасан. Хайрах юм гэж. Тэгсэр удалгүй нэт ажилласаа тарж орж ирээд Кэсиг хараад үгэлж гардаг ба баг бие үнэлэгчээр нь дуудлаа шүү. Гэсэн ч удаач хүн хоёр заварсан юмнууд чинь дөрдөө оронгуудаа барилдаад наачдаг ба Euphoria-г ер нь барилдаангүйгээр жоохон төсөөлөхийн аргагүй л дээ.
Нэтийн хувьд аавынхаа барилгын бизнесийг өвлөн авсан ба бид бүгдийн мэддэг Нэт биш болжээ. Ахлах сургуулаа төгсөж 5 жил өнгөрсний дараагаар Нэт баг зэрэг буур сууж хариуцлагатай хүн болсон байдаг ба аавынхаа бизнесийг удирдах хажуугаар нь Кэсидээ их хөрөмдөө бэлдээд айгүй ажилтан хүн болсон байв. Хуучны нөгөө тесэрч гээд байдаг Нэтийг юу өөрчилсөн болов? Нэтийг инхүү ажиллаж байх зур нь Кэси гэртээ үлдэн өдөр хоногийг өнгөрүүлдэг ба Кэси энэ амьдралаасаа салахын тулд OnlyFans руу орж их мөнгө олмоор байгаа гинтээ базарван гэж. Үүний дараагийн хэсэг эхлэхэд Лексич Рүүтэй хамт цуг угаалга хийгээ сууж байдаг ба тэр үед Рүүч одоо Жюлсийн талаар асуув. Энэ үед Лекси Жюлсийг юу хийж байгааг мэдэхгүй ч Мэдигийн хэлснээр Жюлс чинь хэн нэг ахуугийн sugar baby болсон гинтээ. Мэдигийн сургуулаа төгссөн дараагаар нөгөө хэдээсээ хамгийн гайгүй ажилтай нэгэн болсон ба том инфлюенсер болон киноодуудыг төлөөлж зөвлөгөө өнтер өгдөг болсон байва. Тийм үүний дараагаар дахин үзэгсэлэгдэхэд Рүүч ахин Лоритой уулзахаар нөгөө ферм дээр хурж ирвэ. Энэ удаа Рүү Лориогоос Аламо Браун хэмээх хүнд харт тамхи зөвчхөр болсон ба тэр Аламо гэд нөхөр нь айхтар том хүн байхаа базар тэргэж. Ийхүү Рүүч ахин хотоос нэлээд зайтай байдаг тансаг харч дээр явсан очоод дотор нь дүүрэн хагас нүцгэн шахуу октоо зогсож байдаг ба яавч зүгээр хүн биш гэдэг нь ойлгомжтой байдаг наасан. Тэгсээ Рүүч одоо илгээмжээ өргөчөөд 0 орох зуураа тэнд байсан Тиш хэмээх нэгэн эмэгтэйтэй танилцдаг ба бикинийг нь янзлж өгсний дараагаар Рүүч одоо хөөрөөд нөгөө Аламогинд байсан баахан октоодтэй чинь нийлээ шоодод эхлүүл яах вэ? Алуулах үедээ бурхан минь. Тэгж байтал нөгөө Аламоч одоо Рүүг анзаарч харангуйтаа дууддаг ба Рүүтэй танилцахаар их сүрхий яриа өрнүүлж гарлаа. Аламо бол өөрийгөө охид хүүхнүүдэд хүрээлүүлсэн хүн хэмээн хэлдэг ба Калифорни мужид хамгийн бохир гэгдэг 5 тайж клубыг ажилуулдаг хүн гинтээ бурхан минь. Тэгтэл Рүүч түүнийг сонсонгуудаа Аламод өө наад чи яг миний мөрөөдөл би ч гэсэн клуб өдөрт хүслээ энтергээд аваад хайдаг наасан. Манай хүн нэрээс хамаагүй ярьж байна. Зэнзүр нөгөө талд Кэсич одоо Нэттэй оройн хоол идэж байх зураа OnlyFans аккаунт нэмэр байгаа талаараа хэлдэг ба Нэт чихэндээ үүнийг нь тийм ч таатай хүлээж авсангүй. Гэсэн ч Кэси араас нь шууд хурмаараа түрээ ирэнгуудаа би хямдхан хурим хиймээргүй. Хэрвээ чи миний үснээр хурмаа хийж чадахгүй бол хоёулаа салж болно штэ гэтгэлээ. Тэгснэ араас нь Кэсич OnlyFans нээвэл мөнгө төгрөг олоод алж өгнө энтерхт нь Нэт ч яг аргагүй ирхэн зөвшөөрснөөр Кэсич одоо OnlyFans руу орохоор болж байгаа юм да. Юу болох гээд байна та тэнгэр минь. Их үүний дараагийн хэсэг эхлэхэд Рүүгийн дөнгөж сая танилцсан Тишгээ тайчигч нь авчирсан хар тамхиг нь хэрэгсний дараагаар үгцэн байдаг ба үүнээс олж Аламоч бөөн уруулж Рүүг баг алангаа алтлаа. Тэгэхэд нь Рүүч өөрийгөө Тишийн хөл буруугүй гэж хэлдэг ба Лоригийн өгсөн юмыг авчирсан гэд амьд үлчих гээд үзлээ. Тэгснэ Рүүгинт магадгүй бурхан бид хоёрыг уулзсан байх гэснэ Лорид хэрхэн өмнөх бүлэг дээр өртөө болсон талаараа хэлж араас нь Аламотой уулзсан өөрийгөө дахин нэг шинэ боломж төргснэ Аламотой зүг ажиллахаар байгаа хэллээ. Тиймээс Рүүгийн хэлсэн зүйл Аламогийн сэтгэлийг хөдөлгсөн тул түүний дараа Аламоч Рүүг үнэхээр бурхан илгээсэн хэсгийг шалгаж үзэхэр болонготой гадаа зогсоож байгаа толгой дээр нь ногоо алим тавин буудаж үзэхэр болов. Хэрв Аламо Рүүгийн толгой дээр хэлмиг буудаж юу амьд үлдвэл түүнийг амьд үлдээхэр болдог ба Аламоч буудахад үнэхээр бурхан уулзсан болохоор одоо Рүү хүлгүй амьд үлдэж байгаамаа. Яа өстой нэр айхтар зурш шүү. Энэ үрээ 3 дугаар бүлгийн 1-р анги төгслөө. Хэрв та бүхэн маань Рүүд юу тохиолсныг мэдмээр байгаа бол Univision-аар дамжуулан HBO Max платформ руу ороод Euphoria цувралынхаа 3 дугаар бүлгийн үргэлжлэл ангиудыг хүлээн авч үзээрэй.